За намайг партизан өгтөө Хуанш гэдэг 1974 онд Баялгийн аймгийн жилийн сумд төрсөн. 1991 онд 8 дугаар анги төгсөж Ховд аймгаас хөдөлгөөний техникумыг Малзан шимж мэргэжлээр төгсөж улмаар 1995 онд хугацаа цэргийн албаны татвар 96 онд цэргийн албанаас салгагдаж хил хамгаалах байгууллагад ахлагчийн бүрэлдэхүүн дож улиран 10 даргын албан тушаалд улиран ажилласан. За би эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Ж Assembly нь хилийн 5 дугаар застав, 6 дугаар, 4 дугаар заставд тоогооч болон ариун цэврийн даврагчийн албан тушаалд ажиллаж байсан. Миний том залуу одоо Улаанбаатар хотод шүүхийн шийдвэр гүйцэтгүүрийн газрын харьяа 421 дугаар ангид ахлагчийн албан тушаалд ажилладаг. Дараагийн хүн маань дотоод хэргийн их сургуулийн хэлийн албаны сургуульд энэ жил 4 дугаар курст сурч байгаа. Сая хавар хэдийн тэг 245 дугаар ангид дадлага хийгээд ирсэн байгаа. 2010 он хөлтөрөгчийн тэг 165 дугаар ангид харуулын даргын албан тушаалын үр гүйцэтгэж байгаад 2010 оноос хэдийн тэг 245 дугаар ангид харуулын даргаар томилогдсон ажиллаж байгаад 11 онд хэдийн Боршогийн хэдийн 5 дугаар заставд жагсаалын даргын албан тушаалд томилогдсон ажилласан. 6 он хөлтөр хэдийн 5 дугаар заставд ажиллаж байгаад 16 оноос 18 он хөлтөр хэдийн 4 дугаар заставд ажиллаж байгаад 2018 онд цэргийн тэтгэврт гарсан. Ажиллаж байгаа хугацаанд анги байгуулах дэвшүүлсэн зорилт хүрээнд хариуцсан заставынхаа аж ахуй тогтцолтын ажлыг гардан зохион байгуулж хугацаа цэргийн албаагчид бие бүрэлдэхүүний ахуй хангалтыг цаг тухайд нь бэлэн байлгаж ажилласан. 2017 онд хил хамгаалах байгууллагын баган шагнагдж байсан. Ажиллаж байгаа хугацаанд дарга анги загч нарынхаа өгсөн өрөв тушаалыг цаг тухайд нь биелүүлж хамт олноо манлайлан ажиллаж үлгэр дөрвөлд үзүүлж ажилласан болно. Тухайн үед надад цуг одоо ангийн загчаар анх намайг хэдийн 245 дугаар ангид томилогдсон ирэхэд хурандаа мөнгөн дараа хурандаа бат инктөр дараа хурандаа Батбаяр загч нартай хамт ажиллаж байсан. Заставын даргаар одоогийн хил хамгаалах дотоод хэргийн их сургуулийн филиалны гинкмийн эрхлэгч дэд хурандаа мөнгөн баган хэдийн тэг 245 дугаар ангийн штабын дарга дэд хурандаа Эрхэнбаяр нар Ахмад Батмөнх нарын зэрэг дарга нартай цуг ажиллаж байсан. 2026 онд бол ангийнхаа төвөгт 50 жилийн одоо ажиллаж байгаа ангийн тэг 245 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүн болон цэргийн тэтгэврт гарсан нийт Ахмад хэлчидтэй ажлын амжилт цаашдын ажил амьдралд нь эрүүл энх сайн сайхан мөхнийг хүсье.